Дэлхийн 2 дугаар дайны хамгийн залуу, хамгийн хүчтэй тэмцэгчдийн нэг. Липа Радис. Тэр дөнгөж 17 настай байлаа. Нацистууд түүнийг дүүжлэхээр авч явахдаа нөхдийнхөө нэрсийг хэлбэл амь өршөөх санал тавьжээ. 17 настай охины хариу бүр цаазлагчдыг хүртэл алмаар болсон. Одоо хүртэл би ар займаар зоригийн тухай итгэмээргүй түүх. Липа Радис нацистууд ч эвдэж чадаагүй 17 настай баатар бүсгүй. 1941 онд Тэнхлэгийн хүчнүүд Югослав руу довтлох үед Липа Радис дөнгөж 15 настай байлаа. Гэвч гаднаа эмзэгмэгт харагдах энэ охин зугтаж нуугдсангүй. Тэр Югославын партизануудтай нэгдэж нацист эзлэн дүрмгийллийн эсрэг эцсээ хүртэл тулалдсан юм. 1943 оны 2 дугаар сарын 8-нд түүнийг яаран босгосон дүүжлүүрийн өмнө олон хүний нүдэн дээр авчирлаа. Олс аль хэдийн хүзүүнд нь байсан юм. Германчууд түүнд сүүлчийн удаа өршөөлийн санал болгож "Чи нөхдийнхөө нэрийг хэл. Тэгвэл чамайг амьд үлдээнэ" гэжээ. Липа тэдний нүд рүү игц харж угаад гайхмаар хүчтэйгээр ингэж хариулсан байна. "Би ард түмнээсээ уруугч биш. Та нарын асууж буй хүмүүс та нарыг, энэ муу хүмүүсийг сүүлчийн хүн хүртэл устгасны дараа өөрсдөө ил гарна." Түүнийг зодуурч айдасч мохоож чадаагүй юм. Тэр 17 настайдаа цаазлуулж эх орон болон үзэл санаандаа эцсээ хүртэл үнэнч үлдсэн юм. Өнөөдөр Липа Радис нь зориг ба няцшгүй сэтгэлийн бэлэг тэмдэг болон дэлхийн 2 дугаар дайны хамгийн залуу, хамгийн хүчтэй баатруудын нэг хэвээр үлдсэн билээ. Ийм охид үхдэггүй. Тэд хүмүүсийн дурсамжинд үрд амьдардаг юм. Их сурвалж энх бор дуулга. Уншсан Баяр Баддорж.